Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өг баруун таван аймагт тодруулан хэлбэл Завхан, Ховд, Баян-Үлгий, Увс, Говьалтай аймагуудад ажиллаж орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Мөн хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэй газар дээр нь танилцж хүнсний үйлдвэрүүдэд ажиллалаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өг баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн ард оюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүдэд харуул угтан авлаа. Монгол Улсын ерөнхийлөгч Эвсэг Түлхний ерөнхий командлагч танаа. Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж бодлого үйл ажиллагааныхаа хэрэгжилт санаачилсан хөтөлбөр улс орны нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. Ховд аймгийн ажил хичээлгүй хөдөлгөөс ордогд улс нутгийнхаа төдийгүй улс орныхаа хүнсний хэрэгцээг хангахад үнэтэй хөрөнгөөр оруулаад ирсэн бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан зохион байгуулж байгаа хүнсний хувьсгал, цагаан алт, эрүүл Монгол хүн, тэр мод гэж одоо үндэсний томоохон хөдөлгөөнүүд амжилттай хэрэгжүүлэхэд итүү санаачлал гарган ажиллаж байгаад би Ховдоос баяртай илэрхийлье. Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэдэд эрүүл энг сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнэрээ нэгдэж нэгэн үзүүр сэтгэлээр хичээн зүтгэхийг уриаллаа. Хүн улс орны аюулгүй байдлыг баталгаа болсон хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зорилгоор улс орон даяар хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн маш сайхан амжилттай хэрэгжиж байгаа. Түр шимийн манай ард түмэн үзэж хүртэж байгаа. Төрөс эрүүл бол хүнс эрүүл байна. Хүнс эрүүл бол хүн эрүүл байна. 2023 онд одоо Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх бас ирж шавын тавьж байсан одоо үйлдвэр технологийн паркт бол бас томоохон хөрөнгө оруулалт хийгдэж улсын төсвөөс сүүлийн одоо 2023-оос 25 оны хооронд 60 орчим тэрбум төгрөгийн одоо дэдвүтсийн ажлууд хийгдээд 170 га газар дээр бол 30 орчим аж ахуй нэгжүүд одоо бас энэ баялаг үтээх, үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн гаралтай төвхөд өтгөм боловсруулах, хөнгөн хүнсний үйлдвэрээ боловсруулах ийм одоо хүсэлтэд илэрхийлээд газраа одоо өнгөө аваад ингээд байж. Ерөнхийлөгч хамгийн нэгдүгээр шийдэж явж байгаа зүйл нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой хүнсний хувьсгалын асуудал байна. Энэ бол яг Монгол оронд монгол хүн өөрийнхөө хэрэгжилж байгаа генетикийн зүйлүүгээр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломж нэгдүгээрт байгаа. За манай аж ахуйн нэгж газар тариалдаг хэрэглэдэг. За бид нар ч гэсэн энэ хөтөлбөрт хамрагдаад нэлээд аваа гайгүй сайжирч байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өг Ховд аймгийн иргэд хөдөлмөрчтэй уулзсныхаа дараа хан жаргаланд Ховд хоршоонд ажиллалаа. Энэ нь төрийн тэргүүний ажилласан 120 дахь үндэсний үйлдвэр болж байгаа юм. 2023 онд одоо хүнсний хувьсгалаас 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан. За эндээс энэгээр одоо ингээд хуучин бол манайх одоо энд ингээд нэг 50 60 ил хям махан бүтээгдэхүүн шаарддаг юм төхөөрөмж гэсэн бол нараас шинжилээд одоо энэ нэг удаа гарахтаа 500 илэр гардаг юм төхөөрөмж авсан. Яг бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа ч гэсэн зах зээлийнхаа нөгөө борлуулалтын хэмжээгээр яг өдөртөө одоохондоо бага явж байгаа. Борлуулалт дээр байна. Борлуулалт бол ер нь ингэж байгаа. Одоо Улаанбаатарын том үйлдвэрүүд бол масын үйлдвэрлэлээр нэлээд одоо өндөр хүчин чадалтай байгаа. Тэгээд зам аргуу сайн болоод хөргөртэй машинууд илбэг болсон цагт одоо борлуулалт нэлээд өрсөлдөөнтэй болж ирж байгаа. Тэгээд одоо энэ бүс нутагтаа бид нэр одоо борлуулалтаа яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр бас жоохон асуудал байгаа. Хөргөртэй машинаар зөөгд байна уу те? Зөөгд байна маш. Хотоос уу? 5-10 тонноор нь зөөж. 5-10 тонноор. Амттай. Махан зардаг байсан юм. За, Тэгээд сүүлд нь одоо энэ үйлдвэр үйлдвэр байгуулаа. Мах Сая зарж таны өсвөр өслийн угаас дахиж зээл аваад бүр ингээд герман томоосон. сайн биш. Айгуу том үйлдвэр гаргаж байна. Бас сайн. Хүнсний хувьсгалаас хэдийн хэмжээний зээл аваа. Хүнсний хувьсгалаас хөрөнгө оруулалтын зээл 900 сая. Оо сайн. Юуны эргэлтийн хөрөнгөний зээл 150 авсан. Хүнсний хувьсгал хөдөлгөөн өрнснөр бол энэ төвлөрлийг жоохон сааруулж байгаа болов уу гэж бодож байгаа. Ер нь бол Улаанбаатарын том үйлдвэрүүд бас хөдөө орон нутгийн зах зээл рүү маш их тэлж ирсэн. Тэгээд бид нар бас хөдөө орон нутгад бас ажиллаж амьдрахыг хүсдэг. Тэгээд тодорхой хэмжээний өөрсөндөө ажлын байр бий болгоод тодорхой хүмүүсийг ажлын байртай болгоод эндээсээ амьдрал ахвааж ажиллаа хийгээд ингээ амьдарч байгаа. Тэгээд ер нь цаашдаа бол Ховддоо хамгийн өндөр цалинтай ажилтнтай юм байгуул болохын төлөө бид нар хичээж ажиллаж байгаа. Өдөрт бол нэг тонн гарантайгаа бүтээгдэхүүн хийж орон нутгийнхаа
юу Кодо нутаг энэ дэлгүүр хоршоодор бүгд түгэлт хийдэг. Там бол манайх бол түүхэд яг малчтаас шууд авч ягаад шууд шинээр бүтээгдэхүүн болон гардаг учраас манайхыг сонгодог юм шиг. Тус хоршоо өмнө нь 18-аас 20% хүүтэй зээл авдаг байсан бол хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд 6% хүүтэй тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авсан байна. Энэ зээлээр тоног төхөөрөмжөө шинжилэн 300 тонн багтаамж бүхий хөргүүртэй зойр агуулах барьжээ. За баярлалаа. Ингээд бас тодорхой хэмжээний мэдээллийг богино хугацаанд өгсөн танд баярлалаа. Танай хамт олонд одоо олон их амжилтыг хүсье өрөөё. Би одоо эргээд бас ирэхэд одоо дараагийн удаа бол энэс том арагт дүүрэн одоо бүтээгдэхүүнтэй болцсон. Одоо энэс гадна одоо энэ банш байна, энэ Жүсэн хаан байна, энэ жирийг энэ хатаасан мах гаргадаг болчихсон юм байна. Энэ махан бүтээгдэхүүнүүдийг янз янзаар нь ингээд савл зарж байгаа юм байна. Бас эндээс эдний нэг бүтээгдэхүүн хаягдaltaгүй болцсон гэдэг байгаа. Тэр хаягдaltaгүй болсон одоо нэг ясны бордоо хийдэг бас болцсон юм байна. Энийг та ярьж да ясны бордоо. За тэгээ энэ болохоор ширэн бордоо гэдэг. Тэгээ ширэн бордоо гэдэг энэ эдний хаягдлаар ингээд бордоо хийгээд тийм хаягдaltaгүй бүтээгдэхүүн бас нэг жижиг дунд үйлдвэрлэгч танахаас одоо гарчиж ийнэ гэсэн үг тийм. Танаа бүтээгдэхүүнээр бүтээгдэхүүн хийгээд хаягдлаар одоо энэ бордоо янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ийм хотол баясгалант органик бордоо гэсэн ийм компани байгаа. Тэгэхээр би бас нэг сонирн байна. Би олон аж ахуйн нэгжлэр очиж ирсэн. Хаягдлаар ингэж бордоо гаргаж ирсэн аж ахуйн нэгжүүд одоо сүүлийн үед аюух нэмэгдсэн юм байна. Амарч хаягдaltaгүй эко цэвэр үйлдвэр гэсэн үг шүү. Ногоон үйлдвэр болж байгаа юм байна. Бид нар бол энийг бол аюух нөгөө дэмжиж байгаа. Яагаад тэгэхээр гиз одоо арьс шир энэ төр бол ямар хаягддаг вэ? Байгаль дээр ямар хавгаа хаягдлууд вэ? Энийг ингээ бордоо болгоод энэгээр эргүүлээд мод урмалт бордно гэдэг чи одоо бидний хамгийн дэлгэж. Тийм болохоор энийг бол бид нар бас жижигхэн ч гэсэн нэг ингээ хоорондоо нэг дэмжиж байгаль дээлтэй юм үйлдвэрлэлийг ингээ төгсөөр одоо явуулъя гэсэн л юм зорилготой байгаа. Үндэсний хувьсгал бол Монгол Улсын хэмжээнд бүрэн одоо бас хэрэгжиж байна. Ялангуяа баруун аймагуд дээр үндэсний хувьсгалын одоо бас хөрөнгө оруулалтын зээл, эргэлтийн хөрөнгийн зээл бол амжилттай хэрэгжиж олон иргэдэд ажилтаа орлоготой болсон байна гэдэг нь харагдаж байна. Хэрэгжүүлэлт сэтгэл хөдлөлийн бол энэ 87% нь бол инженерийн технологийн чиглэлийн мэргэжлүүд байдаг. Тэр дотроос мэдээллийн технологи, компьютер шинжилгээ ухаан, барилгын инженер, архитект, хүрээлэн боорчны инженерчил гэх мэт мэргэжлүүд байдаг. Энэ бүгд нь бас эргээд Монголдо буцаж, орон нутгатаа буцаж ирээд бас орон нутгийн хөгжлийг түгжүүлээс гаднаас энэ эрүүлжин санаачилсан тэр бүм одоо үндэсний хувьсгал, эрүүл Монгол хүн энэ төлөвлөлд бас дэмжих мэргэжлүүд болж бэлтгэж байгаа. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцах зөвлөлт уулзалт Ховд аймагт боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд улс даяар хийгдэж буй үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтууд үр дүнгийн талаар танилцуулж орон нутгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдтэй санал солилцлоо. Үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулахад болоод зээл тусламжлэлээр нь өрмөр байгаа байхгүй юу? Тэр л одоо бидэнд хамгийн чухал байгаа. Бид нарт бас тоног төхөөрөмж маш их хэрэгтэй байгаа. Одоо ер нь тариалт хийхэд тоног төхөөрөмж л маш чухал байгаа хамгийн ажил хөнгөвчлөхөд. Яг хөө дэмжлэг бол байгаа. Тэр хөнгөлөлттэй зээлгүйгээр том үйлдвэрлэлийг барьж ашиглалтанд оруулж явах ямар ч үндэслэлгүй. Тэгээд 4 тэрбумны зээлийг аваад нийт үйлдвэрлэлийг бол 8.4 тэрбум төгрөгөөр босгож үйл ажиллагаа явуулж байгаа ийм байдалтай байна. Үндэсний хувьсгал хөдөлгөөний үр дүн бол манай аймагт бол илтээ одоо шинээр үйлдвэрүүд баригдаж байна, шин бүтээгдэхүүнүүдийг гарч байна. Одоо яг үндэсний хувьсгал хөдөлгөөн зарлагдсанаас хойш одоо би ажиллаа эхлүүлээд одоо энэ Монголд анхдагч био нөрс агуулсан малын галтаа хийдийг 100% одоо боловсруулах үйлдвэр байгуулах жишээ. Одоо ингэ цаашдаа ажиллаа эрчимжүүлээд явж байгаа.
Мөн үндэсний хувьсгал мэрэгжлийн холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөл байгуулах хурал болж тэргүүнээр аймгийн хан алтай нэмсгэлэл бүрэн бус нөхөрлөлийн захирал Отхон хишиг сонгогдлоо. Энэхүү төрийн бус байгууллагын Ховд аймгийн тэргүүнээр сонгогдсондоо маш их баяртай байна. Ингээд хүн соол гэдэг бол хүний эрүүл мэнд, амьдрах орчин бүх зүйлтэй холбоотой маш нарийн зүйл. Тэгэхээр энэ бүхний төлөө та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна. Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэдэд эрүүл энгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэснээрээ нэгдэж нэгэн үзүүр сэтгэлээр хичээн зүтгэхийг уриаллаа. Хан жаргаланд компанийнхаа хамт олон та бүхэнд бүгдэнд нь сайн сайхныг хүсье. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц үх Говь Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд Алтай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Монгол Улсын ерөнхийлөгч Дэвсгэр төчлийн ерөнхий командогч танаа энийг хүндэтгэн угтаж Алтай цэргийн хүрээний хүндэт харуул тэгсэн. Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзсан бодлого үйл ажиллагааныхаа хэрэгжилд санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцах зөвлөлдөх уулзалт Говь Алтай аймагт боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний үр дүнгийн талаар танилцуулж орон нутгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчтэй санал солилцлоо. Монгол Улсын ерөнхийлөгч хөдөө орон нутагч гэсэн тамирчид ажиллахдаа зээл авсан аж ахуйн нөхцөлийн үр дүнтэй ингээд танилцаад явж байгаа. За 80 гаруй үйлдвэр нь бол Улаанбаатар хотын нийслэлийн буюу төвийн бүсгүүдийн үйлдвэрүүд байгаа. За 30 гаруй үйлдвэр нь бол орон нутгийн үйлдвэрүүдээр ингээд танилцаад явж байна. Тэгэд Улаанбаатар төвийн бүсэд бол зээл олголтоо мөн төр захиргааны 25 шийдвэрүүд бүгд Монгол Улсын хэмжээнд их амжилттай хийж байгаа хэдийч төвийн бас Улаанбаатарт нөтгөө хэрэгжиж байгаа. Орон нутгуудаар бол бас жаахан суудад харагдаж байна. Гэхдээ орон нутаг зарим аймаг мэдээлэл маш сайн өгсөн анханасаа тэр зээлээ маш сайн хамруулж чадсан. Зарим аймаг дунд зэрэг, зарим аймаг жоохон таарах өгсөн учраас мэдээлэл иргэдтэй очихдоо их удаан хүрж байна. Хоёрдугаар банкны шалгуураар явж байгаа учраас банк харьцан хөрөнгө сайтай аж ахуйн нэгжүүд рүү бараг өөрсдөө уцтаад өгч байна гэдэг юм ярьж байна. Тийм учраас бид хүнсний өслийн 2 дугаар үе шатыг орон нутгаас эхлүүлэх, орон нутгийнхаа жижиг дунд үйлдвэрлэгчдийг, өрхөө үйлдвэрлэгчдийг төлхөө дэмжих юм бодлого барьж байгаа. Энэ хүнсний хангамж аюулгүй байдлын чиглэлийн энэ зээл тусламж маань болох нь ер нь алтар арвайн тариалан, гар аргын тариалан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлдээ хэдийгээр дүн нь бага байгаа боловч за энэ алтар арвайн тариалан нэмэгдүүлэх чиглэлээр бол үр дүнгээ өгсөн ийм зээл тусламж болсон. Өнөөдөр тэр болгон байшин сав үйлдвэрлэл үйлчлэгээ барьж биднэрт хөрөнгө алга. Зөвхөн гэргэлж байгаа хөрөнгийг авах тайны явж байна. Түүнээс үйлдвэрлэл үйлчлэгээ хийгээд энэ юм хийж чадахгүй юм алга байна шүү дээ. Монголчууд маш их төрөл бүрийн юм хийж байна. Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжихээр өнгөрсөн онд 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мах сүнс бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг өөрсдөө хангадаг бөгөөд хүнсний бусад хэрэгцээг 100% хангахыг зорж байна. Энэ хүнсний хувьсгал гэдэг бол маш зөв. Энэ дээр нэг асуудлыг шийдэхгүй бол яахаарахгүй болохгүй юм байна. Тэрний үхэд зэрэг нөгөө залуу малчдыг яг тогтвор суурьшилтай ажиллуулах хөдөө байлгахын тулд энэ түүхийдийг үнд оруулах. Аж үйлдвэрийн цогцлбор аймаг үр дээр жижиг байгуулах ч гэдэг юм. Ингэж энэ түүхийдийг үнэтэй байлгаж ийжил мал үнэтэй болно шүү дээ. Манай Алтайхныг бол 10 гаруй алдартай гэж энэ дээр үс ярьж ирсэн. Тэр үндсэндээ 10 гээ нүтис бас алдагдж байгаа тал байна. Тэгээд тариалтанд ба манай аймагт бол маш бага хэмжээтэй.
үнэхээр томож хөнө гэж ажиллах одоо юм олон байд. Ичээрийн мал аж ахуйгаа авч үлдэх асуудлыг шийдэж хүнсний хувьсгалыг бас арай өргөн хүрээтэй болгомоор байна. Газар тариалан сайн явж байна. Энийг бид нар мэдж байна. Мэдээллийн хэрэгслээ сайн явж байна. Хүнс эрүүл байж хүн эрүүл байна. Бид одоо чанартай бүтээгдэхүүнийг сонгож байж говьалтай төдийгүй ард түмнийг эрүүл байхад одоо урайлан одоо явах хэрэгтэй одоо хүмүүсийн Уулзалтын үеэр хүнсний хувьсгал мэрэгжлийн холбооны Говь Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн жаргал төр хүрдэт компани захирал оюун чимэг сонгогдлоо. Тус холбоо нь орон нутгийн түвшинд хүнсний хангамжийн доктортой байдлыг хангах төр хувийн хэмжээлийн түншлийг өргөжүүлэн салбарын үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулсан юм а. Энэхүү орон нутгийн хөгжил, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амжиргааг дээшлүүлэх бодит алхмууд шат дараатай хэрэгжсээр байна. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн нь зөвхөн үйлдвэрлэлийг дэмжихээс гадна аймаг орон нутгийн бие даасан доктортой хөгжлийн суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтойг иргэд үйлдвэрлэгчид онцолж байна.